Тэгчээ зүгээр микрофоноо ортуулаад таа суугаарай. Хайр хүнд хамгийн хэрэгтэй. Сайн жавыг хүчит мэч нүдий зэрэгтэй. Хүүхдэд суулгасан өглөөний мэндийг хүргэе. За хэдүүлээ дуугаж авах юм. За окей, саяны дуу бас сүулт тэг Чикаго гэж 6 өдрийн өмнө гарсан байлээ тий. Та микрофоноо жоохон өөртөө сунгаж болно. Тэгээд 1 2 За сайн байцгаана. Өглөөний мэнд. За өөрийгөө танилцуулаад ер нь бол бит хоёр танилцуулсан. Гэтэ үзэгчд маань бол зарим нь ихэнх нь мэдж байгаа тий. Тэгэхээр өөрийгөө сайхан танилцуулаад гурлаа ярина. За бүгдээрэнд нь өглөөний мэнд төргий. Намайг рэпер, хипхоп артист Wolfism гэдэг. Тэгээд гисэр гээд дуудаад яриад өвчж болно. Тэгээд хипхоп уран бүтээл гэдэг. Ер нь хипхоп чиглэлтэй уран бүтээлч гэдэг явчих болно. Гисрийн үед одоо сая кинонд тоглосон байгаа гэсэн шүү дээ. Тийм кино одоо контент гэдэг юм болоо энэ нэг шинэ жилээр одоо гарч байгаа. Гэтэ өнөөдөр яг одоо гарч байгаа IPTV-нүүдээр. Тийм яг өнөөдрөөс эхлээд. За окей. За гисрийн хувьд бол бас олон жил тийм бас хипхоп одоо энэ салбарт орж ирээд олон ч одоо дууг рэп тийм хийж гэн. За тэгээд бас өмнө нь бол ярилцлагуудыг сонссон чинь анх бол рок хөгжим сонсож эхэлсэн. Nirvana тийм Kurt Cobain-ыг бас сонсож исэн гэж тэгжсэн. Ер нь бас мэдхгүй хүмүүс ахын бол бас ер нь анх энэ хөгжим рүү яаж орсон талаараа бас сонирхуулаад ирвэл тийм. Манай өвөө маань уртын дуучин байсан. Тийм тэгээд би цаанаасаа манай яг өвөөс хойшоо тийм урлагийн хүмүүс ер нь яг байгаа л та. Гэхдээ яг ингээд яг цаашаа дагнаж яваагүй. Тэгээд би болохоор багасаа л айгүй тийм сонирхолтой байсан. Тэгээд өсвөр насндаа рок хамтлаг байгуулж ирсэн. Яг өсвөр насны хүүхдийн л тийм юм уу. Тэгээд урлагаа ерөөсөө ингээ хаяагүй дуртай дурлж явж агаад тэгэл нэг мэдсэн чинь рэпер болчихсон гэх юм уу. Шууд амт хөгжмөө хаяалаа. Тий, амар их хувьсан гэх юм уу. Одоо ч гэсэн миний яг гарсан цомгууд юм уу, дууны ингээд хувирсан байдлуудыг ингээ харах юм бол ер нь яг нэг юм баригдаад байдаг бас биш үү. Одоо уран бүтээл хийгээд ер нь хэдийн хугацаа болж 10 гаруй жил болж байгаа тийм. 10 гаруй жил. 11 жил. 11 жил. Вау. Бас энэ хугацаанд хэдэн ер нь уран бүтээл хийж үе тоолж үзүү. Хизээ үлээ бас тоглолтоо хийсэн шүү дээ тий. Тий, би чинь яг би даасан тоглолт хийж амжааг байгаа. Тийм тэгээд ерөнхийдөө найз нартайгаа урлаг Монгол 47 гэж тоглолт 19 оны сүүлд хийжсэн. Ер нь бол 3 яг студийн альбомтэй. Тэгээд дуунуудаа бол тоолж байгаагүй юм байна. Тоол бол бас нөгөө гарсан гараагүй хамтарсан энтергээд бас юм байгаа хаа. Бас гараагүй дуунууд бол нэлээх байгаа тий. Тий, одоо яг гаргаж амжаагүй цомог байна. Тэгээд юмнуудаа дараалал. Тэгээд яг бэлэн болсон цагт нь гаргана гэл. Одоо ингээд бага бахта мэдээж бас өвөөгийнх нь өвөө нь одоо уртын дуучин байсан. Тийм урлагт бас ингээд урлагийн хүн бас байсан байж тээ. Тэгэл багтаа бас рок хөгжим сонсдог байсан гэж. Ер нь хамгийн анх ер нь яагаад хипхоп урсгал руу орсон. Тухайн үед чинь гэхдээ л ер нь хипхоп урсгал бас нэлээд хүч төрөн ороод ирсэн байсан. Тийм ээ. Тэгэхээр ер нь ямар хамтлагийг бас их сонсоо анх дурлаж энэ урсгал руу оруулсан ямар хамтлаг байсан юм болоо. За яг баг багт бол татарыг амар их сонсдог байсан. Тэгээ shout out татар. Мэдээж Ice Top, Дамбайн гэх мэтлэн ер нь хуучны хамтлагуудыг Алюмино тий бүгдийг л сонсдог гэсэн. Тэгээд яг намайг өсөж торноод яг ингээд дурлаад явж байхад бол Монголын хипхоп бас амар яг эд үедээ яг түлхэцтэй байсан гарч ирж ирсэн. Хуучин бол ер нь бол ингээл хүмүүс нэг жоохон хүүхдүүдийн л хөгжим гэж боддог байсан шүү дээ. Тэнгүүт яг намайг яг тийм жоохон хүүхэд байхад тэр хөгжмөнд ерөнхийдөө ингэж илүү их далаацтай хөгжиж эхэлсэн юм болоо. Одоо клик бүүм цэцээ тий оппозит яг тэр үеийн давлгаан дээр би бас яг өсвөр насндаа байсан гэсэн үг тий. Тэгээд рок хамтлаг байгуулад бас хэсэг хугацаанд явсан юм байна шүү дээ. Тэгээд тэр үед дуулдаг гэсэн юм уу?
Тийм тэр үед дуулаад гитар тоглодог гэсэн. Гитар тоглодог. Тэгээд анх одоо рэп хийгээд бас яг өөрөө ингээд нөө дуу хийгээд тэрийг бичдэг байсан гэсэн шүү дээ. Тэгээд тэр үеэсээ бас хуваалцвал анх ингээд ер нь яг рэп хийгээд дуу ингээд хийж байхад ер нь ямар мэдрэмж төрж исэн бэ? Яг одоо нэг энэ л миний нэг зүйл байна гэдэг нэг мэдрэмж байдаг шүү дээ. Тэр мэдрэмжийг бас хэзээ яг авч исэн бэ? Тийм яг нэг 2008 9 он хавцаа юм уу? Би ч тэгэхэд нэг 13 12 3-тай л хөвгт. Тэгэл яг гэртээ яг хөвчлэн ганцаараа нөгөө нэг юм компьютертэй тэгээ тэрэн дээрээ ингээд энэ хөөрхөн сетаптай тэгээ тэрэн дээрээ л ингээл бас хоргон интернет бүх мэдээлэл авч болдог байсан үед бас өссөн болохоор айгуу судлаад цаанаасаа л яагаад чи ингээд нэг юм найзуудтайгаа PC ддэг байжгаад тэгээд PC-нд байхаа болоод гэрээсээ гарахаа болцсон цаг хугацаа юм уу? Тэр цаг хугацаанд ингээд яг өөртөө яг анхаарад гэх юм уу? Эсвэл би яг ингээд доторх ингээд юм тийм сонирхлоо хөгжүүлээд эхэлсэн бах. Тэгээд байсан одоо тэр одоо тухайн үед энэ яахан мессенжер энтрээр ярьдаг байсан тиймэрхүү юм зүгээр л нэг юм чихвчний микрофон энтрээр нэг юм хөөрхөн програмууд дээр бичээл ингээд эвлүүлээл янзлаа л тэгж үзчихсэн. Тэгээд тэрнээсээ хойш ерөөсөө нэг албан ёсоор яг дуу гаргаж яваагүй байсан. Өөрийгөө бэлжижсэн цаг хугацаа л гэж хараад байгаа. Тэгээд гинтл ингээл яг тэрийг огт хаяагүй ч гэсэн ингээл ганцаараа бэлдээл явж байгаа л тохироонд бүрдээд юкийн студ дээр очих орох боломж юмнууд нь гарч ирээл хүмүүстэй ингээл хүн чин сонирхлынхоо юмнуудыг дагаад уулзаад ингээд таарад олоод явцдаг. Тэг яг тэр тийм байсан болохоор гой найз нөхөдтэй болоод дуу хийж эхэлсэн бах өөрөө явсаар хагаад. Одоо ультимизмын хувьд одоо ингээд яг маш олон хүмүүс ингээд мэдээж рүглэр жишээ авч байгаа хүмүүс байгаа. Фэнүүд угаасаа байгаа. Тэгээ би ч бас дуунууд чинь дортой. Баярлалаа. Тэгээд ер нь бол үг бичих. За тэгээл өөрийн флоу, ритмийг олж авах гэдэг чинь нэг юм нэг тийм том даваа байгаад байгаа байхгүй юу. Тэгээд энийг ер нь яг яаж авдığım бол за ер нь бол ингээд одоо үзэн сууж байгаа яг ямар одоо яг ингээд би эхлэмээр байгаа. Хүн тэгээд яаж эхлүүлэх зүгээр байдیں۔ Юу ямар хэмжээнд очичоод студи руу очивол зүгээр эдийн гэх мэтлэнгээс нэг ямар нэг скиллүүд нь одоо сайжрах хэрэгтэй юм. Яг бүр юм амар мундаг iconic болцсон тийм уран бүтээлчнэр эсвэл төрөлхийн тийм авьяастай хүмүүс бол яг хөгжмийн мэдрэмж нь цаанаасаа байдаг гэж ер нь бол хараад байгаа. Тэгээд тэрийг яг мэдээж юм хичээл зүтгэлээр ингээд хөгжүүлж өөрийгөө таньж мэдэх өөрийгөө нээх тийм дараалттай явдаг гэж боддог. Тэгээд миний хувьд болохоор өөрийгөө байсан жоохон авьяасыг ингэж улам нээж өөрийгөө ингэж явсаар хагаад тэгээд хөгжүүлэл явсан гэж ойлгоод байгаа. Мэдээж уран бүтээлч болохын тулд мэдээж шаргуу хөдөлмөр бусдыг одоо юм судлах тэгээд тийм танин мэдхүүгээс л эхлэх бах та одоо бус уран бүтээлч нарын одоо дуурж байгаа нь яаж байгаа тэр болгоныг судалгаанаас ахуулаад тэгээд өөрийнхөө потенциал юу байна бүгдийг нь хөгжүүлээд тэгээ баг багаар нь өөрийгөө таньж мэдхээс л эхэлнэ гэж хараад байгаа л та. Бас өөрийнхоороо байна гэдэг бас хамгийн чухал байдаг болоо. Бас нэг дүр бүтээх нь тийм хүмүүс таалагдахгүй ч юм уу. Ер нь гисрийн хувьд ер нь ямар арга барилыг л өөрийнхөө одоо онцгойрох гэх юм уу? Онцгойрох тэр хэв шинж чанарыг нээх хамгийн чухал. Тэгээд дэлгэрүүлэх тийм. Тэгэнгүүт одоо надаа яаж ингэж бусдтай яг юм адилхан биш. Надаа яаж илүү давуу тийм авьяас байна, онцгой чадвар байна. Тэрийгэ хараад миний хувьд бол өгч юмнууд нь арай өөр бас өглөх юм аяг хоолойны темпер байдаг юм уу? Энэ болгоныг би бас ингэж шууд анханасаа юм байгаагүй тэгэл нэгээл ингэж хувиргаж өглээд ч юм уу байнгын бэлтгэлтэй байж ижил өнөөдрийн өөрийгөө олсон баг. Зөв. Анхны одоо тэгэл нөгөө аргагүй ч гэдэг юм уу дуртай гэл амар гой олон хит болж исэн олон сая үзэлтэй дуунууд байна л та. Тэгээд анхны одоо бичлэг яг албан ёсны дуу нь ямар дуу байсан юм болоо үзэгчд илүү нөгөө хит болсон дуунуудаар нэг сайн мэдээд байдаг тийм. Тэгэхээр анхны дууны талаараас яри анхны тайз бас ямар байсан бэ гэдэг талаар яри хит он байсан бэ? Хит гэж хэлж байгаад баярлалаа. Тэгээд юу анхны яг албан ёсоор миний яг вольфизм нэрээр гаргаж ирсэн дуу бол
Нисдэг чон гэдэг нэртэй дуу 2015 оны 8 сарын 28-нд гаргаж ирсэн. 10 жилийн өмнө шүү дээ. Яг 10 жилийн өмнө. Тэгэхээр Wolfison болоод би яг 10 жил болж байна гэсэн үг. Тэрнээс өмнө яг би нэг юм rap team бэ энтергээд ороо явж исэн хүүхдүүд бас яг амар тухайд нэг юм wave байгаа байхгүй бүгдээ юм давалгаа орж ирсэн тийм дурлаад ингээ гадаа ингээ бааталтдаг энэ тэнд ингээ бүжигч гэсэн амар хөгжижсэн яг тухайд 14 5 6 тийм тухайн үед миний анхны гаргаж исэн дуу болохоор би гэртээ яг өөрийнхөө хоолой бичээд ингээд ажилтдаг болсон байсан. Тийм тэгээд нисдэг чон нэрээр гарч исэн. Анхны тайз маань би сандгийн яг тухайн үед бас 15 оны 100 билүү дээ энэ юуны тэр чи юу гэдэг лээ энэ талбайн баруун талд нэг юм юу хаагаад нэг зам хаагаад нэг зам хаадаг өдөрлөг байсан юм уу нэг юм явуулны машин өдөр. Тийм өдөр би нэг хүнээр дамжуулалал манай нэг таньдаг найз ингээл нэг ах нь юм хийж ин чи хурж ирээ дуулаад өгөөч үйл ажиллагаа ивент байгаа гэд. Өө за гэл би ч анх удагаар нэг дуулах гал ирсэн чи тэн чи яг үндэ нэг ч хүн байгаагүй. Тэгээ би ганцаархнаа байсан тэгээд тэн чи яг хөгжим тавьж байгаа ах байсан. Тэгээд тэр үгээр явж байгаа хүмүүс бол намайг юу барыг сонсоогүй баг. Тэгээ миний анхны тайз яг тийм байсан. Бас сонирхолтой. Үнэхээр сонирхолтой. Ямар мэдрэмж төрж исэн бэ? Тэгээд яг тайзан дээр гарч байгаа нэр төрийн хэрэг байсан гоё байсан. Тэгээд энэ тайз ингээд тоосон байгаа ч гэсэн удахгүй дүүрэн болохолноо гэж өөртөө хэлж ирсэн. Ямар гоё юм бэ тий. Стабилсэн биш үү тэгэхээр тий. Нисдэг чон гэд тэр дуу ер нь яаж ямар утга агуулгатай би бас сонсож байгаагүй юм тэр. Нисдэг чон гэдэг дуу маань бас нэг амар viral энтер болж явж байгаагүй. Гэтэ тухайн үед одоогоос 10 жилийн өмнө гарч ирсэн дуу тухайн үед Монголын хипхоп гэх юм бол нэг юм trap тиймэрхүү одоогийн яг юм чанараа олоогүй байсан үе гэсэн үг. Тэгээд яг хөгжөөл явж исэн. Тэгээд нэг хэсэг жоохон гатцсан байсан юм болов. Яг нэг ингээд байсан. Тэр үед нь би арай жоохон өөр тийм уур амьсгал орж ирсэн. Яг нисдэг чон гэдэг дууг сонсох юм бол одоогийн дуунуудтай ерөнхийдөө нэлээд төстэй beat, тэгээд дээрээс нь rhyme, mini flow, тэгээд тахилтын болохоор би бас өөрийнхөө нэг юм шин чанарыг онцгой шин чанарыг шингээж үгий гэж бодоод бас нэг юм жоохон рок зум маягаар ингэж дуулаад явцсан. Тэгээд нэг тиймэрхүү хөгжмүүдийг холиод хийцэн яг you can trap hip hop тийм дуу байгаа. Тэгээд одоо нэг харсан чинь 10 жил болцсон байна. Тэгээд хүмүүс сонсогч нар маань бас наагаас тэгж үнэлт юм байлээ нэг Монголын бас дараагийн нэг юм хип хопын шинжилэлд ингээд бас оролцсон гээд тэгээд яг хөө тэгж хэлүүлэхэд бас амар гоё байдаг. Тэгээ яг хөө сонсож байгаагүй юм байх юм бол хайгаад үзвэл бас гараад ирэх байх. Wolfison нисдэг чон гэдэг яг хөө шууд үзэх юм бол одоо шууд дамжуулах юм бол бас зарим нэг хараалын үгнүүд бас байдаг байх. Тэгээ яг тэгж жагаад нэг сонсоод үзээрэй гэж. Бас ингээд ажиглаад хараад ангууд олон бас энэ рэпрууд урд нь ингээд амт хөгжмийн хамтлагтай байсан ч гэдэм үү. Тэ одоо Missy-ийн хувьд жишээ нь ингээл бөмбөрчин байсан. Тэгэл рэп руу орсон тэ гэдэг ч юм уу. Тэгэхээр одоо ер нь хэр юугаа яаж юм амт хөгжим сонсож гин үү эсвэл яаж ямар хөө чиг сонсно тэр чи бас хүний яг юм үлдсэн яг юм байдаг те. Тэгээд яг тухайн цаг үеэс тэр өдрийнхөө одоо хэв шинж одоо юу гэм мөдөсөө болоод зарим үед бол битүү амт хөгжим сонсох үе байна. Яг тааруулаад одоо нэг өглөөний цай өдрийн хоол гэдэг шиг яг тэр хөгжим чинь бас хүний яг мэдрэх хэвээр тэр өдөр тутамдаа авах хэвээр юм болохоор би чинь яг тэгжил ойлгодог хөгжмийг яг өдөр тутамдаа хүн хэрэглэх хэвээр тэрийг тэгээд зарим үед бол одоо би саяхан болсон. Тийм тэгээд болсон ч гэсэн бас рок хөгжмөө бас хүүтэйгээ зөв сонсоол явах үе байна. Тийм хипхоп трап сонсох үе байна. Тийм янз л байна да. Зарим үед тэгэл ихэвчлэн тэгэл нөгөө бүүвэн дуунуудаа сонсоол явж гин хүүхдийн дуунуудаа сонсоол явж гин. Тэгээ өдөр тутам янз бүрийн хөгжим сонсож гин да. Босонд баяр үргээ. Саяхан бас болсон гэж хэлсэн тийм. Тийм энэ зам болсон. Аавын амьдрал хэр байна да. Ааваас өмнөх гэсэр тий. Аав болсны дараах гэсэр. Одоо би ингээл өөрөө бодонгууд чинь жишээ нь хүүхдээ болохоос өмнөх одоо дэegi хүүхдээ болсны дараа дэegi одоо үзэл санааны хувьд ч гэдэм үү тий. Бас үзэл санааны хувьд бас ингээл харьцангуй өөр бас өөрчлөлтүүд орж ирдэг л дээ. Харьцангуй тогтвортой болдго юм болоо. Би ч н одоо өмнө нь яг юм за яг нас биеийн төрсөн ч гэсэн юм жоохон хүүхчиг байгаад байсан юм болоо ч одоо яг жоохон хариуцлага багтай ч юм уу яг өөрийнхөө би гамиг аваал явцдаг. Тэгээл энэ тэнд яг
одоо яг А болсноос хойш жоохон хариуцлагатай юмны жоохон цаатах наатахыг илүү их ингэж хараад байдаг ч юм уу. Одоо энэ дээр за би дутчих байдаг юм уу те. Тэгээд ер нь нэг тийм илүү жоохон тогтвортой болж өгд юм шиг санагдсан. Тэгээд өөрчлөгдөж байгаа юмнууд гэх юм бол бас жоохон жин нэмээд байгаа юм шиг санагдаж байна. Хүүхдийнхаа үлтээсэн юмнуудыг авч идэж ууж гэж цэвэрлж явсаар байгаа те. Тиймэрхүү л өөрчлөлтүүд харагдаж байна да. Тэгээд яг амьдралын өөрчлөлтүүд бас зөндөө байна. Одоо нэг тайм менежмент гэдэг юм уу юмнууд ингээл бусд илүү дутуу юм цаг зарцуулах юм байхгүй болчихж байгаа. Тэгэнгүүт чинь яг ингээл бүх цаг хугацаагаа гэр бүлдээ зарцуулаад байгаа тийм. Яг одоо ингээл сая одоо араас нь юмыг түүж идэл гэсэн чинь бас гисрийн хувьд бол их сайн аав юм шиг. Ер нь ээжүүд л араас нь их түүж иддэг юм. Тэгэл бид хоёр бас хүүхдийн араас ойлоо мөлгсөөр байгаа. Тэгэл жоохон ядарч ин тэгтээ зүгээрээ тий. Одоо ингээд төрөх процессын хувьд гэх юм бол ингээд эмэгтэйчүүд ингээд маш их ингээд өвдөлтийг даваал тийм хүүхдээ араал ёо гэл ингээд амардаг штэ. Тэнгүүт яг гисрийн хувьд болсон тэр мэдрэмж хамгийн анх тэр хүүхдийн царайг хараад тэр мэдрэмж хэр байсан бэ? Одоо эргээд тэр үе рүү очие л да тий. За эргээд тэр үе рүү очингууд би яг болчлоо гэд тэгэхэд нөгөө нэг хамгийн сонин юу гэх сонирхолтой нөгөө манай эхнэр яг төрхөөр орлоо гэж над руу ингээл яриад тэгээд тэгсэн чинь нөгөө нэг дэлгэцэн дээр ингээд нөгөө нэг нэрнүүд нь гардаг шүү дээ. Тэгсэн чинь тэр нь ингээд ажиллаа болсон тэр өдөр. Амарсан. Тэгээд би ингээд төрцөн үгүйг мэдгүй би залгаж бас болохгүй шүү дээ. Тэгээд би цуг орж чадаагүй. Тэгээд хүлээгээд ингээд суужсэн. Тэр амар их тийм юм юукийн дотор юм төгшүүртэй. Тийм амар төгшүүртэй. Тэгэл ингээд төгшил цаатай яасан л гайгүй бол юу болж байгаа л гэл. Тэгээд бараг алга болцсон. Амар удаа алга болцсон. Тэгээ байж байгаа дараа нь ингээд төрцөн ингээд. Тэгсэн чинь бүр ингээд тэрүүгээр ингээд тэгээд төрцөн гэдэг тэгжсэн манай ихнэр чинь бас ингээд жоохон нөгөө хүндрэлтэй төрсөн нөгөө нэг кейсэр хагалгаа төрсөн тий. Тэгээд тэгэнгүүт чинь тэрүүгээр ингээд сандарч үгээл тэгэл би ч өөрөө нөгөө нэг сахиураар бас нэг 5 6 хоног байгаад тэгээд хүн маань эрчим дэмжлэгэнд бас байжгаад тэгээд бараг 10 хоногийн дараа эмнэлгээс гарахт нь би харсан. Тий. Тэгэнгүүт чинь бас ингээд хүүгээ харахгүй манай хүү маань ингээ хөгшөрөх гээд байгаа юм шиг санагдаад. Хурдан харж байсан даа. Би өдөр болгоно нөгөө нэг тэр эрчим дэмжлэгээний үүдэнд очиад нэгээд ээж нарын л оруулдаг. Тэгээ би ингээд орох гээд ингээд үүдэнд нь оруулахгүй л тээ зүгээр би үүдэнд нь очиод ингээд суудаг. Тэгэнгүүт намайг ингээд сүлдээ сувлагч нар ингээ өрөвдөөд ингээ эмчнэр нь ингээ байхгүй үед ингээ харуулчихоо гэж хэдүүлээд ингээ болохгүй чамайг раав нарыг юус оруулж болтго юм барьцаад идэг ингээд. Тийм тэгээд амар хөөрхөн анх харахад тэгэл амар тийм гоё одоо хүртэл тэгэл юусоо итгэж чадахгүй ингэж байж байгаа л саяхнаас л ингээл өө би чинь нэрээ болцсон шүү. Тэ саяхныг хүртэл ингээл зүүжгэл байгаад байсан да. Хөрхий. Саяхан бас нөө 6 дууныхын тухайн бас гоё ярилцвал Чикаго маань болохоор гинт бас саяхан нөгөө нэг энэ Чикаго гэдэг дуу маань хайрын зураг гэдэг одоо энэ кино контентын маань дуу болж гарсан байгаа. Тэгээд энэ тэр киноны баг хамт олон одоо продюсер надтай холбогдоод тэгээд нэг ийм дүр байна. Зохиол амарчсан уншаад үзхүүгээд. Тэгээд би тэгсэн чинь манай ихнэр болохоор наваг чиж үтгэлж чаднаа гэд жоохон тэгдэг байхгүй. Тийм би болохоор ингээд би наа чи миний ажил биш хаа. Би зүгээр дуугаа. Тэгээд жоохон цогтаад байдгээс тэгсэн чинь ингээд энэ яах вэ? Зүгээрээ чи зүгээр нэг үзээд за миний төлөө нэг үзчихдэхгүй гээ ороод үз яа гэ. Тэгээд би очиод тэгээд зохиолоо уншичаад тэгээд яваад очиод гэсэн чинь би юусэн аюу сайн байсан юм шиг байгаа. Тэгээд баг хамт олон ингээд надтай аюу юм гоё дэмжиж ажиллаад тэгээд аюу хөөрхөн зураг авч дуусан гутаа продюсер нь дахиад зургийнхаа хойноос шууд хэлж байгаа байхгүй. Чи ингээд манай энэ тоглосон киноныхоо дууг нь дуулчвал яадаг. Тэгээд энэ чинь дуу нь хийцэн байгаагүй. Тэгээд киноныхоо зураг авч дуусан гутаа яг маргааш нь шууд дууг нь бичээл. Тэр киноных нь одоо тэр продюсер нь өөрөө хөгжмийн зохиолч юм байгаа. Зөв. Тэгээд чи дууг нь дуулчвал яадаг. Ингээд би студиуд нь очиод гэсэн чинь нэг хийцэн байсан. Би сонсоол үгээ бичээл ороод. За. Тэгээд айгүй хурдан процесстэй үйл явцтай үргэлжлэн. Тэгээд дуугаа биччихэд маргааш нь клипний зураг аваад тэгээд
нөгөөдөр нь цацагдсан. Оо за $40 ихтэй. Тийм ээ лээ. Тий, тэгэнгүүт ингээд бараг 10 хоногийн өмнө кинон аваад зураг дууссан гэсэн үг. Тэгэнгүүт чинь айгүй хурдан ийм ажилтдаг хүмүүстэй тэгээд ийм би энийг шахаж хийж чаднаа ингээд үз гэдэг хүмүүстэй хамтрахлаар бас айгүй гоё чаленж байд юм билээ. Өөрийгөө сорж байгаа юм билээ. Одоо ингээл эхнэр нь сая ингээл чи чаднаа гэл дэмжсэн гэлдэж штэ. Ер нь хажууд ингээд нэг хүн чадна гэж итгэж байгаа тэр мэдрэмж бол бүх зүйлийн эхлэл те гэж бодоод байгаа штэ. Тэгэхээр гоё юм аа. Тэг эхнэртэйгээ яаж анх танилцж исэн бэ? Бас гоё түүхээс хуваалцаач. Юу болов хоёрын донд маань? Бид хоёр аягүй сонир ингээд одоо юу гэх ингээд амьдарч исэн ч юм уу сургуульд сурч исэн ингээд юм маршрут байгаа шүү дээ. Тэд нар дандаа ингээд давхцж исэн байгаа байхгүй юу? Оо их мэдгүй юм сайхан яг хажуудлын байранд ч юм уу ингээд би нүгээл нэг газар очиод тэгэнгүүт ингээд тэнцээ ингээд хичээндээ байнг ирдэг ч юм уу. Яг ингээд таардаг цаг хугацаанд гэсэн ингээд таардаг. Тэгээд тэгж явж байгаад яг цаг нь болсон гэж бодсон юм уу? Цаанаас нь Garland дээ. Тэгээд би ингээд явж байгаад 3 дахь цомгийнхаа ажлыг 2022 онд ингээд хийгээд хөөцөлтөд ингээд клип ингээд цомгийн бэлтгэл ажил гэдэг ингээд хорооллын тэрүүгээр ингээд явж байгаад нэг юм юу авч ирсэн юм а тэр чинь нэг хөвлүүлсэн зураг авах гэдэг өөрийгөө ингээд томоор ингээд цомгийн юм тий тэрийг ингээд хөвлүүлсэн яг авах гэдэг ингээд хүлээгээд найз нартаа суугаа ижсэн чинь хажуугаар нэг охин манай эхнэр зөрөөд яг машины хажуугаар ингээд ээждэг амир хөөрхөн ингээд согтолцсон ингээд одоо юу гэх нэг юм хөөрхөн юм цоглуулад ингээ гэрлүүгээ явж идэг. Тэгээд тэр момент дээр бид хоёр ингээ зөрөөд би хойноос нь ингээ харж үлдээд тэгээд ингээ гээд тэгээд үлдсэн. Тэгсэн чинь манай тэр хамт ингээ манай найз нар ингээ явж исэн найз нар манай эхнэрийг ингээ таньдаг. Манай энд амьдэрдэг охин штэ. Айгу хөөрхөн охин штэ. Гээд тэгээд ингээ дунд нь ингээ бид хоёрыг ингээ танилцуулж өгсөн маягаар тэгэл танилцаал айгу хурдан дотносоо танилцаал ингээл яваал тэгээд сая л хөвгт боллоо. Явал хүрх юм би тий. Хэрвээ тэгтээ найзуудтайгаа байгаагүйсэн бол гисэр бол хараал өнгөрөх байсан юм шүү дээ. Хараал гээл тэгээд ингээд танихгүй охин тэгэл би ямар терминал дээр ингээд зарлуулттай нь шүү дээ. Ингээд хайгаад олчаад тэгэнгүүт найз нартайгаа явж исэн тэр яг ингээд нөгөө нэг цаанаасаа хувь тавилан гэдгээр юм болов. Тийм би тэнцээ байх хэвээр цагтаа байсан зөв цагтаа зөвхөнтэйгээ байсан. Ямар гоё юм бэ тийм. Өстөө нөгөө бурхны төлөвлөгөө гэдэг шиг тэр таарчтэй тийм. Юу ээждэг явж исэн амар хөөрхмэсэн бохгүй надаа ингээл амар хөөрхөн өхөн. Тэр ингээд ийм амар тийм халамжтай ингээд ээжтэй юм хамт ингээд илүүрээр ингээд яатсан юм хөөрхөн. Юм цоглуулсан тийм. Амар хөөрхөн байсан. Хэрвээ ээжтэйгээ биш магадгүй тэр үед чи найзгүйгээ найзуудгаа тэгэнгүүтлээ охин ганцаараа явж исэн бол магадгүй очиод танилцъя гэсэн. Гэтэл ээж байгаа учраас тэр чинь яалтчгүй ингээд хараал өнгөрөхөөр. Гэтэл найзуудтайгаа байсан бас бүр тэр найзууд нь их нэрийг таньдаг болж таарна гэдэг бол үнэхээр гоё дурсан юм л да. Тэгээ ер нь анх яаж оо найрч хай гэлтэгчсэн юу болов? Би яг тийм хай ээжтэйгээ явж байхыг чинь харсан гэд чадчихсан. Яг тэгсэн байж тээ. Тэгээ фэйсбүүкийн явж исэн бөө юм болж ирдэг та авсан ингээ найз нараас өгчөө штэ энэ гээд үгүй мүгүй энэ манай энэ тийм хамгийн хөөрхөн охин чи яах гэдэг юм чи цаашаа баймаач. Тэгээ бөө юм болж байгаа тэгээд ингээ одоо бүр хамаагүй өөрхөн талаар ингээ ярьцаа одоо үзээ бөө юм болоо тэгээд тэгээ айгуу тийм даруухан хөөрхөн тийм цагаахан ичимхий тийм эмэгтэй байдаг манай ихнэр тэгээд яг тухайн үед ингээл танилцсан чинь тийм өөл гээл тэгжсэн санагдчихээн тэгэл амар тийм хөөрхөн гэгээлэг санагдаал хойноос нь бас зөндөө юм болсон зөндөө гүйж тэгээд тийм гэхдээ нөгөө талаараас ингээд чи жүжиглчгээ чи чадна гэд ингээд дэмжиж байгаа гэдэг бол үнэхээр гоё санагдлаа. Тэгэд нэрнийхээ хувьд бас гисэр тайлбарлал тийм ер нь ингээл яагаад өгцсөн юм болвисэн гэд тийм. Бас өөрийнх нь яг энэ гисэр гэдэг нэрний талаараас ярил нэрний утга учруудынхаа хоёр нэрнийхээ. Намайг аав яг төрөхөд нөгөө гисрийн туйлс тийм гисэр жанрын туйл тэрийг уншиж исэн байгаа юм судалж исэн байгаа юм тэгээд намайг төрөхөд ингээд амар тийм дурлаад ингээд явж исэн ингээд тэгээ одоо нэр байгаад байгаа яг гисрэл гэж өгөх хэрэгтэй гэж бодож исэн юм уу тэгээд тэгж өгч исэн гэсэн тийм тэнгүүт манай ахыг тэмүүжин гэдэг байхгүй яг тэр шиг намайг бас яаж яхад төрөх жоохот бас аав маань тэгж
гисрийг бас амар уншижсэн байгаа юм. Тэгэнгүүт Wolfism гэдэг нэр болохоор би нэг юм Wolf гэдэг нэрээр ч юм уу нөгөө нэг одоо тухайд нөгөө Garena GG тоглолт хүмүүс л мэдэн дээ. Яг тийм нэрээр ингэж тоглолдог ч юм уу. Пессимист байждаг гэсэн. Тэгээд ингээд бусдаас яг Wolf гэхлээр чинь нэрээс онцгойхгүй байгаа шүү дээ. Тэнгүүд ингээ өөрийнхөө яг юм брендлэг болох гээд нэрээ ингээд давтагдахгүй. Тэнгүүд нь Ism залгаал үзсэн. Ism гэдгийг S-ээр биш бүр Z-ээр ингээ бичээд Wolfism гэдэг ингээ тэнгүүд энэ амар гоё харагдаж байна, сонсогдож байна гэж тухай үед. Тэгээ хүмүүс ингээд өөртөө ингээд нэр өгсөн гэхэлэр бас сонир байж магадгүй. Тэгээд гоё санагдал зөв өгсөн. Гэтэ гоё харагддаг тийм нэг юм өөр сонсоход хүртэл нэг ингээд Wolfism гэхэр сонирхолтой. Нэрэл Wolf гэвэл Wolf гэхэл Wolfism гэхэлэр арай өөр утгыг агуулад байгаа ч юм шиг илүү тийм unique те өрмөц сонсогдож байна л да. Одоо Wolfism-ийн үед одоо ингээ 2025 он 12 сар болж шүү дээ одоо тий. Тэгээ бид нар ч одоо энэ жил дуусгах гэж байна. За 2025 онд ер нь юунд хамгийн их талархаж чинь тий одоо ер нь юуг их олж авав яг 25 онд бол 25 онд мэдээж гэр бүлтэй болсон. За энэ бол миний яг амьдралдаа хамгийн их талархаж явах хэвээр зүйлтэйгээ одоо би болгосон гэх юм уу хүүтэй боллоо 25 онд ингээд эхнэртэйгээ ингээд юу одоо юу гэдүүлээ тусдаа гарлаа тий айл өрх боллоо тэгээд ийм эцэг боллоо энэ зүйл маань ийм гоё бахархмаар энэ жил би өөрөө ингээд амар гоё бахархаж байгаа хамгийн том үйл явдал боллоо. Өмнө нь бол би ингээд бодоод исэн дандаа ингээд дуу тэгээд ингээд жоохон entertainment-ийн ийшгээл хараад идэг байсан, харагдах, үзэгдэх, сонсогдох юм руу хийгээд идэгсэн бол одоо ингээд өөрийнхөө гэр бүлийг зохиосондоо бас 25 онд маш их баяртай байна. Талархаж байна. Нэрээ тэгдэг шүү тийм. Ганц одоо хүн айл болохгүй, ганц мод гал болохгүй гэдэг шиг гэр бүлтэй болсны дараа нэг юм хүн бүрэн бүтэн нэг юм гоё юм цогцлоож байгаа юм шиг бас нэг тийм дүүрж байгаа юм шиг тийм мэдрэмжийг бас авдаг юм шиг санагддаг. Баяр үргээ тий. Төлөвлөгөөнүүд юу вэ? 2026 оны төлөв гарсан аа. Одоо хоёр нь ална. Одоо жинхэнэ ална. Одоо жинхэнэ ярилцсан заа гэдэг шиг тэгээд. Би ерөнхийдөө орг ингээд амар юм шахуу ажлын хуваарьтай ажилладаг байсан. Анхнаасаа одоо 2017 онд анхныхаа цомгийг гаргасан гэх юм бол би ч одоо 15 онд анхныхаа дуг гаргасан бол цомог нь 2 жилийн дараа гарч ийн. 19 онд 2 дахь цомог гарсан. 2022 онд 3 дахь цомог маань гарсан. Тэнгүүд одоо 26 он болонгууд чинь 4 жил өнгөрч байгаа. Тэнгүүд одоо яг алах цаг нь болцсон гэж хараад байгаа. Тэгээд би болохоор ингээд юмиг тухайн ингээд давлгаа тренд гэдэг юм уу тэр болгоныг зүгээр ингэж харж байгаа дуурайж өнгөцхөн байдлаар уран бүтээлд хандна гэж ерөнхийдөө боддгоо. Яг шингээж ингэж бол болно л доо. Гэхдээ яг уран бүтээлийг хүн сэтгэлдээ юу байгаа тэнгүүд ямар туршлагатай болсон тэгээд юу үзэл бодолд нь яг ямар юм байна юу хэлмээр байна тэрийг ингэж шингээж нэг юм зүйл болгож бусдад өгөх ёстой гэж ерөнхийдөө миний өдөрлөө өөрөө тэгж боддог. Тэгээд удаан ингэж хөрөнгөлүүлсэн туршлага одоо жишээлбэл би гэр бүлтэй болсон талаар дуу идэг ч юм уу эсвэл ингээд ийм нас ийм юм сурлаа гэдэг юм бусдаа хуваалцъя гэж боддог төрлийн юм болохоор одоо зөндөө юм үзэж чарлаа. Тийм. Гисэр бол үнэхээр нэг тийм нээлттэй бас юм гоё хөгжилтэй бас бусад ярилцлагуудыг нь бас сонссон л доо. Нилийн нээлттэй зан характертай залуу юм шиг санагдсан. Ер нь өөрийгөө тодорхойлвол ямархуу зан одоо нөгөө характертай нэгт хоёр дахь юм бол нөгөө үзэл санаа гэдээ ярьж штэ. Одоо үзэл санааны талаар ингээд болно гэхээр хүн магадгүй өчигдөр бодож исэн зүйлээсээ өнөөдөр хүртэл ингээд өөрчлөгдөх боломжтой байдаг штэ. Тэгэхээр одоогийн гисрийн бас үзэл бодол ер нь юу гэж бодож байгаа, юу гэж дуулахыг хүсэж байгаа, ямар одоо үзэл санааг хүмүүст бас хүргэхийг хүсэж байгаа бол эхний асуулт нь юу лээ? Ер нь зан характерын үед ер нь ямар характер хөгжилтэй гэсэн шүү дээ. Нээлттэй гэх юм уу? Би ер нь багасаа яг ингээл анх нэгдүгээр ангид орохдоо ингээд би хичээлээс хоцорсон байсан бохоггүй юу. Тэгээд 9 сарын 20 тавцаана би нэгдүгээр ангид орсон юм шиг байгаа. Тэгээд миний яг дурсамжинд үлддснээр ээж наваг дагуулж явж байгаад ингээд нэг хариаллын сургуульд орох гэсэн чи хичээл нь эхэлсэн авахгүй бүх хүүхд үрцэн гээд тэгээд хажуудлынхын сургуульд ингээд оруулаад ингээд төгсөн чинь ээж зүгээр наваг ингээд ганцаараа нь оруулсан юм билээ.
эрхлэгч өрөөрөө ингээд чи ороод өөрөө ингээд энэ үнтэй уулз гэдэг. Тэгээд би оронгуудаа анх ихчээ би ингээд сургуульд сурмаар байна гэд би найз нартайгаа зугд болоод ингээд сургуульд сурмаар байна гэд өөрөө хэлсэн юм билээ. Тэгсэн чинь ингээд амар хайр нүрээд үе тэглэх байхдаа хөтөлж ороод наваа ингээд сургуульд орж ирсэн билээ миний анхны өдөр. Тэнгүүд би ингээд цаанаасаа ингээд хүнтэй харилцах ч юм уу, тим харилцаан ч юм уу ер нь анханасаа ер нь юм нээлттэй байсан юм шиг байгаа. Тэнгүүд миний зан төлөвийн одоо айшны хувьд ч юм уу одоо харахад айгүй тийм юу болцсон доктортой болцсон болохоос ш яг хэдэн жилийн өмнө бол айгүй тийм нэм хой салхи шиг байгаад байсан юм уу ингээл докторгүй байсан яг тий одоо бол айгүй доктортой болцсон яг үндсэн зан маань бол уусаа нэм нээлттэй байгаа тий одоо үзэл санаа гэж ярьжсэн шүү дээ тий юу бас ямар мессеж маань болохоор би одоо ингээд амьдралд илүү их юм хайртай болж гин өдөр тутам нэм дурлж гин тэгээд ингээд хаасал хийж гин гэдэг нь юм лөөр болохаа ингээд дээрэм хийж гин биш те би өдөр болгон гүүж гин зүтгэж гин те юм сайхан амьдралын төлөө явж гин чи ч гэсэн ингээд өглөө эрт босоод ингээд гой нүдээр ингээд хорвоог хараад ингээд боломжоо ингээд нээгээд үзээч гэдэг юм уу энэ болгоныг би бусдад ингээд хэлмээр байна чи ингээд өөрийнхөө эргэн тойрноо зэгцэл байдаг юм уу те чи өөрийнхөө сэтгэл санаагаа янзлаад бос чи өнөөдөр дайжгүй юм чи амьд байна энэ болгоныг бусдад хаалцсан гэж бодоод байгаа өмнө нь болохоор би болохоор одоо юу байдгийг юу чи ингээд өнөөдрөөрөө амьд байдаг юм уу те ямар хамаатай маргаашийг март байдаг гэсэн бол одоо чи алдах хэрэггүй те чи маргаас чамд илүү гоё амьдрал хүлээж байгаа байдаг юм уу энэ болгоныг би ингээд амьдралын юм туршлагатай болоод хөрмлүүлж байгаа ойлгож байгаа болохоор яг миний үзэл бодол ингээд хүн болгоны үзэл бодол ингээд хувьсаал өөрчлөгддөг штэ яг миний одоогийн үзэл бодол маань бол нэг юм байна тий одоо өмнө нь бол 10 жилийн өмнө гисэр бол өрөөндөө суугаад дуугаа бичээд тий дуугаа дуулаад тавиад тэр нь бол ингээд хөрсээр байгаад бас хүрхсдэн хүнийхэн чихэнд хүрдэг ч юм уу тий ингээл илүү амжилттай одоо явж ийн л та олны ч одоо танил болчлоо тэгэхээр олны танил биш байсан гисэр магадгүй олны танил болохын үйл явц ер нь хэр одоо төвхтэй ч юм уу тий санагдчихсэн бэ эсвэл эсвэргээрээ илүү гоё байсан уу зарим хүмүүст бол жоох нэг юм дарамттай ч гэдэг юм уу тий байдаг гэдэг зүйл ярьдсан мэлээ гисрийн хувьд ямар байсан бэ? Надад гоё байсан шүү дээ. Тий, надад ингээл анх ингээд миний видео клипүүд ингэж гарч арай амжааг байхад дуунууд маань ингээд хүмүүс бас үеийнхэн маань сонсдог болцсон. Тэгэнгүүт ингээд гадуур явж ангууд машин цэшиндээ тавьцсан. Тэгээд ингээд зүрч мөрөө тэгэнгүүт ингээд вау би хийшээ хурч чадчих. Би тэнд байгаа гудамжнаас энд байгаа гудамж руу ингээд миний дуунууд ингээд хүрсэн байна. Энэ нь амар гоё юм гээд. Тэгээд явандаа хүмүүс намайг хараад ингээд энэ волфизм яаж ш тэгэл. Явж ш тэ. Хүмүүс ингээд амар тэгэнгүүт яг хөө надад нэг амар төвшөөгд байдаг юм байхгүйсэн. Ер нь юунад фануудаас нь тий сонсдог хүмүүсээс нь хамгийн их ирдэг комент юу байдаг вэ? Тэгээ одоо хамгийн гоёос нь ч юм тий. Хамгийн гоё нь гэх юм бол уран бүтээлч хүнд ямар үг гэдэг. Та миний тим хүнд хэцүү үед хамт байсан шүү гэдэг үг тий. Яг ингээд ганцаардсан тим үед таны дуу надад ирч хүч өгсөн шүү. Босох хүч өгсөн шүү. Тиймэрхүү үгнүүд ингээд ирээд амар гоё юм уртын мессежүүд заримдаа ирдэг л дээ надаа. Би яг ингээд унтсан ингээд явж хахад таны дуу би өдөр болгон сонсдог байсан. Тэгээд би ингээд өнөөдөр би ингээд эргээд харсан чинь та надаа ингээд хань болсон байна. Энэ болох надаа амар тийм гоё. Би ингээд хүнд ингээд хийх ёстой, хэлэх ёстой юм ингээд хэлээд өгсөн юм шиг санагдаад тэгэнгүүт би зөв юм а хийж байгаа юм байна гэдэг бодол надад төрж байгаа. Гоё юм тий. Гоё юм тий. Тийм үг сонсвол нэрээ гайхалтай л гоё сонсогдох ба. Харин тий. Одоо энэ миний асуулт айгүй гоё асуулт байгаа юм л та. За сонсъё. Одоо ингээд хүүхэдтэй нь одоо ингээд дууг ингээд сонсох нас ирнэ шүү дээ тий. Тэнгүүтээ одоо яг аавынхаа энэ хөгжмийг хэрхэн тайлбарлаж өгье гэж бодож байна. Тэгээ аав нь одоо ингээд энэ дууг ингэж хийлаа гэдэг ч юм уу тайлбарлаж өгөхдөө юу ч тайлбарлаж өгье гэж бодож байна. Бараг бодог асуулт л ахaltaа. Тэгээ одоо шууд гинтийн айгүй их сонирхолтой асуулт байгаа юм л дээ энэ. Одоо тэгэл 15 6 7 хүрэл хэлсэн шүү дээ. Манай хөд бараг шууд тайлбарлуулахгүй л ойлгочих хаад.
яг асуул тэгэл хэлнэ л да. Аавн тухайд ингээд найз нартайгаа ингээл явж илаа. Ингээд энэ студиэр ингээд явж исэн гэл яг түүхүүдийн ярьж өгөх. Тийм баг тийм нэрээ одоо нөгөө тэгж тайлбарлах бас бүтчихсэн түүхээсээ аав нар ч нөгөө хүүхдүүдтэй ингээл хуучин одоо манай аав жишээ нь ингээл ганцхан 8-нд явж исэн үеэсээ ярьдаг шиг тийм модернизмын үед бол жинхэнэ анх энэ дуу ингэж бүтчихлаа гэдэг бас гоё маш гоё юм өргөн түүхүүд бас байх болов гэж бодож байна. Тэгээд үзэгчдийн бол хамгийн бас дуртай дуунуудын нэг бол бас ингээл аргагүй дуртай гэд тэр хоёр дуугаас илүү асуумаар санагдаад байгаа байхгүй. Яг энэ хоёр дууны арт одоо ямар түүх байдаг бэ тий ямар мэдрэмжтэй байсан бэ гэдэг зүйлийг асуумар санагдаж байна л да. За аргагүй гэдэг дуу болохоор 2021 онд цацагдсан дуу. Тэгээд тухайн дууг би яг хийгээд тэгэхэд тэр дуу маань дахилт нь Ууна гэдэг манай найз дуулсан байдаг. Тэгээд зөвхөн дахилтны хэсгүүд нь ингээд хийгдээд ингээд манай ах ингээд продюсероор ажиллаад ингээд байршуулсан байсан байхгүй. Тэрийг би амар сонсох дуртайсан. Тэгээд ингээд би тэр ахтай холбогдоод тэгээд одоо манай 976 beats гэдэг манай продюсер ах маань байсан байгаа. Тэгээд би ахтай ингээ хэлээд энэ дуунд би амар дуртай байна. Энэ хайрын ингээд байж амар хайрын байна. Би ингээд энэ дуу гоё дуу болгоод би ингээд цацмаар байна гэж яриад тэгээд гэд би ажиллаад үзсэн. Тэгээд энэ дуу маань амар тийм юу гэх сэтгэлийн юмнаас гарсан, угнаас гарсан дуу гэх юм уу. Энэ Ууна найз маань бас айгүй авьяастай мундаг дуучин. Одоо дуугаа хийх жоохон боломжгүй цаг хугацаатай байгаа. Магадгүй эх жилээс дуугаа хийх бах. Тэгээд өөрөө ч гэсэн яг арын бэкграунд түүхүүд нь гэх юм бол энэ дуунд одоо ярьж болт юм л манай хүн маань бас ингээд сонсголын баг зэргийн юм бэрхшээлтэй тийм юм дуучин. Тэгээд ингээд анх ингээд энэ намайг дуулах гэдэнгүүт амар хүмүүс ингээд чийж чадахгүй болохгүй гэдэг байсан. Тэгээд би дуулмаар санагдаа цаанаасаа ингээд дуулах гад ингээд явсараа би өнөөдөр ингээд дуулдаг болцсон сонирхолтой байгаа байсан. Амар олон зүйл ингээд намайг ингээд болохгүй гэсэн чи би дуртай болохоор энд ирсэн гэд надаа энэ дууг хийх явцдаа ингэж ярьжсэн бохгүй. Тэгээ найзтайгаа танилцаад тэгээд энэ дуу бүтсэн тийм байна. Тэгээд гоё түүх юм. Тийм. Бас гоё тоош тий. Шууд бас өгөлж бас болно шүү. Өөрийнхөө зам чимээр хинтэж гай болохгүй болж улаан тиймэр залхаж анаа хийсээр та гисээр сайн бас муу хойлоо гисээр давардаг авирдаг атасаа саярдаг далдаж нэмэрдэг найзуудаас илүү дэснүүдэ хүндлээ. Үндэл би очрон. Nice. За яа гоё шүү тий. Гоё би найжруулсан зэрэг яг үндэ сонсч үзээгүй юм. Нэр бодоод тест. Тэгээ зүгээр дуунаас дууг нь л одоо YouTube-ийг сонсдог болохоос ш. Яг ингээд хамт суугаад яг хажууд ингээд чивчээрээ би яг ингээд терминал дээр сонсч гэж бодсон гэдэг. Одоо тэгээд нэрээ гол бас нөгөө уран бүтээлч хүний нэг зүйл бол тоглолт гэдэг зүйл яригддаг тий. Тэгээд тоглолтыг ер нь бас хизээ яхаар ямар төлөвлөгөөтэй байгаа вэ? Одоо амар удаа манай сонсогч нар маань наваг шахаж ин л та. Харин тийм бах. Болооч. Тэгээд одоо бүр ингэ жоохон ингэ анх фэн клуб энтер гээл ингэ уулзалтын дээр зохиодог байсан. Тэгэхэд ингэ ирдэг байсан жоохон хүмүүс бүр ингэ аавч нэмэш нар болцсон. Бүр аим том манер болцсон. Тэгээд одоо тоглолт үзчихсэн гэ. Тийм би ч бас бодохгүй биш зөндөө бодоол явж байгаа л да. Тэгээд яг би шин юм гаргаж иж тоглолт хийн гэж бодсон л доо. Тэгээд яг нөгөө нэг цомог маань гараад шин дуунууд маань ингээд одоо дараалтаа ингээд хүмүүс сонсогч нарт маань амар гоё юм видео клиптэй болоод амар гоё үзэж харах юмнуудаар ингээд өгч жоод тэр промошн юмнууд нь ингээд цацагж байгаа. Тэгээд тоглолтоо ингээд хийвэл бас гоё юм лөө хийж бүтээснийхаа дараа ингээд нэг тайлагнах маягаар тий. Тэрнээс ингээд нэг 5 жилийн өмнө хийсэн дуугаа ингээд хурж ирээд дуулах бас яг байж болно л доо. Гэтэ яг миний хувьд л яг тийм
байж болохгүй санагдаад байгаа. Тэгэхээр ер нь бол гисэр бол нэлээд ямбаа хүн биш үү ер нь сая сонсоход бол ер нь хүмүүс бол заа шууд тоглолтоо хийчихөө тэгээ дандаа угаас дуунууд байгаа. Тэгээ чи гих байх гэж боддог байсан гэсэн чинь сая бол бүр яг зүгээр би шууд өөрийнхөө хүсэл бодлоо илэрхийлж таачлаа. Тэгээ зүгээр надад айгүй таалагдлаа яг гисрийн яг өөрөө яг ярьж байгаа хандлага тэгээ ер нь бол өмнө нь ийм байсан үсвэл яг одоо бүр үнэхээр өөрчлөгдчихөөд сууж байгаа юм болоо. Суурн сайн байсан баха. Тийм болтой. Тэгээ надад бол сонсоод хахад бол бүр үнэхээр яг ийм юмд бол яг сэтгэлээ гаргадаг хүн байна тий. Яг л за би энийг хий. Гэхдээ хийхдээ яг хийсэн шиг хийчих. Тэгээ би энийг яг ард нь гаргаж хүмүүсийн бас ярих зүйл болгоо. Энэ бол түүх гэдэг ч юм тий. Би амар үнэхээр баярлаа. Тоор бас үнэхээр амар гоё ингээд яг юм нэг юм vibe ингээд нэг юм энэ өрөөнд дотор нэг юм гоё юм ингээд бүрчээд шүү дээ. Тэгэнгүүт ингээд энэ нэг юм тэрнээс ингээд нэг юм яриа явдггүй шүү дээ. Тэгэнгүүт яг тэрийг ингээд бүрдүүлээд амар гоё байна. Баярлалаа. Гисэрчин манай гисэрчин гэсэн тэгээ би завхных юм билээ шүү дээ. Завхны тосон цэнгэл бас төрж исэн ингээд ер нь нутгаа эргэж очтгоо. Юу очдөг тий. Завханд сая өмнө жил очсон. Тийм бас очих дуртай багасаа тэнцээр нэг өсөөд байсан тийм. Хичээлдээ ер нь нэрээ ямар хөөхт байсан бэ? Хичээлдээ сайндаа хичээлдээ би мөө. Сайнд нь би бас сайн байсан. Би газар зүйдээ амар сайн байсан. Газар зүй тэгээд одоо юм сонин хичээлдээ амар сайн байсан. Тэгээд орс хэлэндээ амар муу байсан. Тийм. Тэгээд биолог, газар зүй, тэгээд хийм бишээ. Ер нь яг дажгүй хичээлтэй айгуу дажгүйсэн Монгол хэл уран зохиол гэх юм уу. Тийм. Тийм шүү дээ. Ер нь тэгэл хамгийн чухал юм чи баг тэр байсан зүйл. Уран зохиол юм шүү. Тийм, уран зохиол. Тийм. Юу хичээл. Одоо энэ урлагийн замнал гэдэг зүйл гэж байгаа шүү дээ. Тэгээ энэ урлагийн замналын одоо яг таны хувьд бол ингээд хамгийн том мөрөөдөл нь юу вэ? Урлагийн замналт тань одоо яг хамгийн том хай. Би одоо ингээд сонсч өссөн ингээд одоо айдлууд штэ одоо шүтдэг байсан тэр одоо хүмүүсээ хөвшрөөс өмнө хамт дуу хийчихсэн даа л гэж боддог та. Тэгэл яг гоё штэ энэ чинь уран бүтээлч бас сонсч өссөн юм чинь тэр хүмүүс тэгээ дуу игээд явхад бас нэг мөрөөдөл маань юм. Тэгвэл хамгийн одоо бүр хүсдэг за нэг одоо боломж олгоё л да тийм нэг уран бүтээлчтэй хий гэвэл ямар уран бүтээлч гисэрчин бас одоо нөгөө намайг дагаад цинк гээд нөгөө дууг хоёр дахаар ингээд дуулаад тэгээд дийдгээрээ орж исэн ингээд тэгтээ тэрийг бодонгууд яг 7 нас 8 настай хөлт ингээд намайг дагаад цинк гээд бомболж тэгэхээр бас яг нэг ингээд санаанд орохгүй л байгаа юм л да. Тэгээ ямар алюминио юу эсвэл одоо ямар хамтлаг байх юм бэ? Тэр бас тэрний талаар дараа нэрээ тий. Яг ингээд нэг дуучныг сонгоод хамт ингээд коллаб хийгээл тий. Тэгээ зүгээр одоо нэг коллабдуул. Одоо коллабдуул би Rocket Bay гэж хэлэх баха. Тий. Пүүхс амар хамтрал гарч ирэх. Тий. Тэнгүүд яг өмнө нь байсан бол би яг Ice Stop гэж хэлж болох. Яг бүрэн бүрэлдэхүүнээрээ ингээд Ice Stop-тэй ингээд коллаб хийгээд ингүүл бүр амар юм дуугаар нь яг Wolfism Ice Stop гэдэг хамтрал бол амар дуугаар. Яг уу байна. Тийм. Тэнгүүд яг одоогор бол буцаад нэг Rocket Bay-ийн нэг 10 жилийн өмнөх намайг анх дуу хийж эхэлж авах үеийн Rocket Bay. Одоо нэг юм жоохон гажиг галзуу Rocket Bay байсан шүү дээ. Үгээр амар тоглолдог. Тийм. Тэр Rocket Bay. Тэнгүүд миний яг юм жоохон хорц Wolfism. Тэнгүүд айгу эвгүүд дуу гарах боломжтой гэж харж байгаа. Энэ ер нь 2026 онд бол яг шууд баг эхний улирлаар баг болох зүйл баха гэж би бодож байна. Вау. Би нэрээ гэж бодож байна. Яг тэгэхээр саяхан бас нөө Тришнатай бас хийцэн байгаад байгаа тий. Тэгээ ер нь бол боломжтой байх тийм мэдгүй зөвөр миний зүн совь шүү зэ. Зөвөр ер нь бол 2026 он гараад эхний улирлаас ер нь бол баг эхний дуутай холбоотой зүйлс бол болох гэж бодож. Болохгүй байсан ч би энийг бүр рилийг бүр амар цацаад байгаа. Би бол видео эдитер юм аа. Одоо тэгээд маш олон одоо шин залуучууд гарч ирж штэ тийм өөр хипхоп одоо энэ trap одоо юу гэдэг рэп тийм одоо шинжлэгдэж гин үе одоо шинжлэгдэж гин гойгоёс одоо өнгайстай рэп руу бас гарч ирж гин тэдрээс ер нь юу гэж харж байгаа вэ? Тийм гой одоо бас нэг юм wave яваад штэ тийм бас нэг давлгаа яваад байна. Тийм энэ бас яг гой явж байгаа алаантай. Тийм Зарим хүмүүс бол хипхопыг бол салбарыг бол entertainment гэдэг утгаар нь хараад байгаа. Тийм одоо тэгэл дундын beef байх нь илүү хүмүүст одоо үзээтэй, сонирхолтой, сонсууштай гэдэг энэ талаар бас юу гэж хардаг вэ?
ер нь хүмүүстэй бас beef интер байна уу? Тийм. Чихнээс юм юу? Байхгүй. Би ч одоо айгүй айтайх болцсон. Айгүй айтайх болцсон. Тэгээд яг өмнө нэг 5-6 жилийн өмнөөс ингээл хөө амтан руу өстэй хамаагүй ингээд ярьд ингээл дуу мөн дээрээ тэр юм штэ гэж би ийм байсан үе байгаа. Тэгээд яг одоо жоохон тэг хөө амтан руу тэхээ болцсон. Доромжлоо болцсон. Тий. Илүү даруу төлөв болсон биз дээ. Тухайд бол ингээд нэг яагаад гэсэн ингээд бэрн антагдаад байдаг гэсэн юм уу ингээл хөө амтан үдэл та нарын чадахгүй. Тийм байсан. Тийм байсан. Тэгээд одоо бол амар гоё болцсон. Чийлэг аюулцсан. Wolfismig бол угаасаа ингээд бас дүр зураглал бол яалтчгүй шивэс гэдэг зүйл тодтогч байдаг. Тэгээ шивэс нэмэгдсэн үү эсвэл ер нь баг биехаа ааллаад. Басти мос яасан. Ер нь нэмэгдэх нь жоох удааширсан. Тэгээ одоо илүү их бодож хийлэгдэг болсон юм лөө. Утга учиртай хамгийн утга учиртай шивэс гэвэл юуг хэлэх вэ? Тэгээд бүгд л утга учиртай л байгаа л ах та мэдээж. Тэгээд хурууныхаа энэгүүрээс ингээд шивэс хэлэгдсэн байдаг шүү дээ тийм. Энэ зүгээр би яг хэр өвддөг юм бол гэдэг ихлэ үзье. Амар өвддөг юм лээ. Тэгээд за тэгтэл гүрийгээ хэлчихвээ. Энэ ер нь яг гарн дээрээ ингээд шивэс хэлгээл, ил газар хүзүүн дээрээ шивэс хэлгээл тэгэл би угаасаа яг өөрийнхөө амьдрын гэл одоо наваг ингээл гадуур ингээл хүмүүс тарангуудаа чи юу одоо хөгшөрөөрөө яана мана гэл янз янз юм ярьдаг л та тэгээд энэ чи миний бие шүү дээ тэгээд хамаагүй тэгээд яг зүгээр би бүх зүйлээ ингээд золиослоод өөрийгөө ингээд энэ урлагт ингээд өөрийнхөө амьдралыг ингээд өөрөө бүтээж байгаа болохоор хиний юу ярих нь надад ерөөсөө хамаагүй л гэсэн. Одоо энэ хөмсгний дээр байгаа болохоор recover гэж юм уу? Тийм, юу ямар шивэс гэдэг вэ? Forever. Уучлаа. Тэгээд гэсэн ямар сонирхолтой Forever гэж байгаа. Тийм. Forever. Үрд мөнх гэж байгаа юм тий. Сонирхолтой шивэс ер нь юу байна? Сонирхолтой шивэс үү? Миний энэ баруун хавирган дээр ингээд дүүрэн fuck you гэдэг шивэс байгаа. Вау. Тэвдэггүй биш та. За яаж тэвдээд. Нуруунд дээр Cradle of Filth гэж шивэс байгаа. Энэ хамтлагийн нэртэй black metal хамтлаг. За. Тийм. Тэгэнгүүт би энийг ингээд амар сонсдог энэ хамтлагийг амар сонсдог гэсэн өсвөр насндаа. Тэгээд би ингээд шимээр санагдаад амар гоё юм логотой байхгүй юу? Метал хамтлагуудын логоч амар байдаг шүү. Тэгээд нуруунд дээрээ шивээд тэгээд би тэрийг Instagram дээр ингээд хамтлагийнхаа тэр хамтлагийн дуучныг тагтлаад тавьсан чинь нөгөөх маань над руу чат хийгээд тэр зургийг аваад өөрөө бүх сошиал медианууд дээр ингэж тавиад монголоор баярлаа гэвчихсэн. Тэр бас амар гоё байсан. Надаа яг сонсч өссөн юм гадаад юм дуучин маань намайг шеэрсэн. Одоо ингээд нөө YouTube дээр орчхоор энэ бичлэгийг ингээд хүмүүс үзэн л дээ одоо бол Facebook орсон байна гэл. Тэгэл одоо ч намайг hate comment-ууд ирнэ. Юу recover forever гэдгийг чи юу яриад байгаа энэ эмэгтэй хөтлөгч нэгэл за уучлаарай hate comment ирэхээс өмнө хэлчихэ. Ер нь Facebook-ийн хувьд одоо hate comment-ийг хэрхэн яаж хүлээж авдаг вэ? Тэгээ тоох ойлцсон. Тоох ойлцсон одоо л санаа. Гэтэ заримдаа амар зүгээр юм хөвгчлөлтэй санагдаад тэр хүмүүст хэрэлдчихдэг шүү. Шууд хэрэлдээл тэгэнгүүт тэгэл хажуу талаас их нэрч байлаач гэдэг. Бас жоохон дарж өгч ин тэ. Нөө аяг тавга угаа гэдэг шиг ер нь ихнэр бас жоохон барих уу. Тэ барина. Тэгэх нь бас зөв шүү гэж үү тэ. За тэгээд би би Wolfismig дуусгаас өмнө би яг энэ асуултыг асуулахгүй байна. Би ягаад чи бас нэг яахвтай бас нэг юм бичгээд оролдоод байдаг. За. Тэгээ би бас хийгээд байдаг юм. За гэхдээ тэр бол нэг амар лаг бол биш зүгээр л ингээд бүр маш хаяада нэг ингээд ай сонсчоод нэг биччихэд ингээд гэхдээ яг энд надад нэг юм асуудал тулгардаг байхгүй магадгүй үзэгч тань да надтай адилхан бас байдаг гэж магадгүй тэгэхээр би болохоор мэдээж хэрэг аймаа зохиож бол мэдэхгүй тий уусаа тэгээ тэр FL Studio ч юм уу тэр програмыг татаж үзснээс яг оролдож үзээгүй бас татсан байна би ч одоо нэг видео эдитер шүү дээ би ч видео нэлээд сайн янзлцдаг байхгүй бүр өөрийгөө шууд тэгтээ манай намнаач эсвэл бас би тэд нөгөө шинэ жил болоод караоке орсон чинь бас айхтар өглөлттэй тий бомолж тэгээд мурдааны ингээл ста нэрээ айхтар нэг юм хоорон байдаг шүү дээ тийм л байгаа тэгээд яг нэг өөрөө нэг хэд тийм зохиосон тэгээд зохиоч хитэл нэг асуудал тулгармдаад байгаа юм шиг байна надаа тэр нь болохоор юу гэхээр
Би ерөөсөө яг юм тал хүртэл бичээл тэрнээс цаашаа дуусгах чадахгүй байхгүй. Яагаад гэдгээ би бас өөрөөж гайхаад. Надад одоо ингэ дуусгаагүй маш олон ай болгон дээр ихлүүлээл тал. Лайнууд гэсэн үг үү? Тий. Одоо бичээл дууссан нэг хитэ яг өөрийнхөө ингээл нэг зохиогоол тавьцсан. Наа чин зөвлөлт үү? Би миний бас яг ажиллах тийм юугийн хэлбэр маань бас бос рефрүүдээс өөр байсан. Тэнгүүт би ингээд яг тухайн цаг үедээ ингээд нэг суугатаа бүгдийг ингэж ажил болгож ингэж бичгээс илүүгээр явж байгаад гинт тэмдэглэлийн дэвтэр гаргаж ирээд бичдэг байсан байхгүй юу. Яг хоо тухайн дэвтэр үсгэд утсан дээрээ биччихэ л та. Яг хоо тэгээд гинт санаануудаа заавал мартахгүй тулд ингээд өглөө босч ирэл аяга тавга угаагаад ч юм уу өглөөний цайгаа бэлдээд ингээд байжингууд чинь өнөөдөр ямар сайхан өглөө вэ. Энэ чинь ингээд орж ирээд энэ болгоныгоо бичингүүд чинь энэ явж байгаа доо болцдог байхгүй юу. Тэгээд яг энэ болгоныг ингээд яг ажиллаад хасаад нэмээд ингээд би ингээд өмнө нь ингээд ингэж тавьж байгаа дөрөөд ингээд ийм пазл тоглоом шиг ингэж байгаа дуу идэг гэсэн бохоо. Тэгээд яг одоо бол өөрчлөгдөд ингээд юмнуудыг бодож суугаад маргааш нь ингэж дахиж бодож байгаад янзлаад ингэж ажиллаж байгаа ихэвчлэн. Гэхдээ яг өмнө нь бол би яг тэгж ажилладаг байсан. Намайг тэгж ингэж дууныхаа үгийг бичээд ингээд энэ тэндээс нь ингээд амар олон юмнуудыг хадгалсан байдаг аахгүй. Тэдрийг ингэж ажиллангууд хүмүүс бас продюсерууд маань гайхдаг байсан. Чи одоо ямар сонин бэ гэдэг. Тий. Ер нь жоохон төсөөлөл байсан. Зүг. Би болохоор бүр ингээд маш олон юм бичигдсэн байгаад байгаа. Яг тэрийгэ бичиж гин л гэсэн зөвлөлтөө. Тэрийгэ дуусгаж чадахгүй нэг яг тэрийгэ ажил болгуулт мэдээж дуусгаж чадах бах тий. За тэгээд өнөөдрийн зочин ямар гоё яриа өрнүүлж байна. Уран бүтээлийн өндөр амжилт хүсье гэсэн маань бас комментуудаас ирсэн байна. Манай гэсэл. За тэгээд бидний ерөнхийдөө нөө ярилцах цаг өндөрлөж байна. Тэгээд бит хоёрын магадгүй асуугаагүй гисрийн бас волфизмын хэлмээр байсан зүйл байвал хэлж болно. Өнөөдрийн бүрхэг утаатай манатай юм шиг санагдчих магадгүй ч цаана нь гоё ертөнц байгаа шүү гэж хэлмээр байна. Тэгээ бүх залуустаа одоо юу гэх юм цаашдын ажил амжилт тэгээ гэр бүл хамгийн гол нь эрүүл мэндэд нь эрүүл мэндэ бодод сайн байгаарэ гэж ерөөё ч юм уу юу хүсье тий. Би ингээд юм ярих гэдэг юм ингээд байхгүй зүгээр айдаач бараг шууд явчихна. Тэгвэл нэг ай яваад нэгрээ нэвтрүүлэг дуусахгүй тий. Юу гэх эрүүл мэндэ сайн бодорой. Одоо яг юм нөгөө нэг утаатай тэгээд бас ийм хүүтэнний ирч чангарж байгаа үе байгаа болохоор бүгдээрээ дархлаагаа дэмжээрэй гэж хэлье. Тэгээд гэр бүлтэй халамж хайраа бүгдийн нөгөөрөө за баярлаа. Яг босоо байна. За баярлалаа. Тэгээд өнөөдөр хүрэлцэн ирсэнд их баярлалаа. Үнэхээр гайхалтай гоё яриаг өрнүүлж чадлаа. Би тэгээд ирээдүйн бас урлагийн одоо их үлсдэн тий замун одоо гэр бүлтэн хөөхөн хүүтэн хайртай гэргийлтэн та нартаа бүгдээрэндээ нааз жаргал хүсье. Эрүүл энхийг гол нь тий эрүүл энхийг хүсье. За баярлалаа. Баярлалаа. Арга бахад хийж хүйд бүдэрхий дэслэн ал дээрээс нь нэмэрлэн хэл хүсэж чийсэн дуулан ингэж чадахгүй би л хүй хайнаж болохгүй миний хүү хайж бол чадахгүй мэдгүй хүй хайж заарчлаа сэтгэхгүй хийж үзэж яаж чадахгүй тэмдэггүй хүй хайнаж болохгүй миний хүү хайж бол чадахгүй мэдгүй хүй хайж заарчлаа